Тэгээ сүүлийн үед манай Монгол Ардын намынхан чинь тийм их сайхан аж ахуйн нэгжүүдэд дэмжсэн, чөлөөт эдийн засгээд дэмжсэн гэж ярьдаг. Тэгээд энэ тайлан майлан харахад сүүлийн энэ 30 жил ялангуяа төрийн хэмжээний компаниуд дээр ямар ч өөрчлөлт шинжилт хийсэн байхгүй шүү дээ. Тэгээд чөлөө зах зээл эдийн засгийн эржүүлэн төрийн хэмжээний компаниуд төр төрийн компани байх ямар хэрэг багтаа. Би эмцэгтэй та. Гэхдээ энэ дээр та бодлогын бүр тодорхой юм оруулж ирэлт. Тэгээ нэг юм тогтоолын төсөл оруулж ирдэг, нэг хийсэн болдог, бидний хэлэлцсэн болдог, баталсан болдог. Тэгээ та энэ тайлангаа харалт. Урд нь эн чинь өчнөө 4-5 удаагийн их хурлын тогтоол гаргаад 33% биелэлттэй биш. Ийм байж болохгүй зарчмын үед харж байгаа. Нэг хоёр их юм бол энэ төрийн компаниудын нийт хөрөнгөний дотоодын нийт бүтээгдэхүүний 74.3%-тэй тэнцэж байна гэдэг. Тэгээ бизнес яаж амьдрах юм? Ямар ч боломжгүй ус аж ахуйн нэгжүүд. Энэ 101 компанийн жагсаалтыг харж байгаа. Дандаа өрсөлдөх боломжтой салбар төрийн хэмжээ яваад орцсон. Тэгээ төрийн хэмжээний компани болохоор аж ахуйн нэгжүүд орж чаддгүй. Эрх мэдлээр дарамталдаг. Болохгүй бол төрийн хэмжээний компаниудад хөнгөлөлтөө зээл өгчдөг. Би хэлээд байгаа шүү дээ. Монгол банкыг хүртэл одоо засгийн газрын банк болох гэж таанаас ер нь оролдож байгаа шүү сүүлийн үед. Бараг оролдох чинь биелэлцэн дээ. Дөрөв тэр бензиний сав авахтай холбоотой, урдны ковидтай холбоотой олон юм дээр юм гарцсан баг. За нэг дэх асуулт. Энэ ховжлын ховжлыг үр дүндээ зохион байгуулах үүднээс эхний ээлжинд дараах 33 компаниг нээлттэй хувьцаа гаргана гэдэг. Энэ 33 компани ямар шалгуур үзүүлэлтээр яаж сонгон шалгаруулсан? Нэг дэх асуулт. Хоёр дэх юм бол ингэж байгаа юм. Үндсэн чиглэлийн буюу 18 төрийн хэмжээний компаниудын төрийн мэдлийн 10-аас 66 хүртэлх хувийн хувьцааг нийтэд биржээр худалдаж нээлттэй компани болгох гэж. Аль компани 10%-ийн, аль компани 30%-ийн, аль компани одоо 66%-ийн. Энэ дээр бас тодорхой хариулт авчмаар байгаа. За мөн хамгийн сүүлийн асуулт. 2024-өөс 28 оны засгийн газрын мөрийн хөтөлбөр за энэ дээр юу орсон гэхээр энэ төрийн хэмжээний компаниудыг сайжруулах чиглэлээр олон улсад хөлөө зөвшөөрсөн компаниудаас аудитын тэр хамтарч ажил үйлчлэгээ авна гэж төсөвдөр мөнгө суулгаж ирсэн санагдаад байна. Энэний үр дүн хаанаас ямар аудит аваад ямар хэмжээний тайлан гарсан. За хамгийн сүүлийн асуулт энэ олон улсын менежментийн багаар өдөрдүүлнэ л гэдэг. Тэр нь ямар зөвлөгөө аль компани аль олон улсын менежментийн компаниар өдөрдүүлээд нөгөөдөл нь ямар зөвлөмж өгсөн. Энэ асуултуудад хариулт авчаад тодруулъя. За 3 номер Ямцагсаа. Өнгөрсөн 35 жил үндсэндээ 91 оноос хойш штэ. Өмч хөвчлөх гад нөгөө ягаан цэнхэр тасалбар дараад нь одоо төрийн компаниудыг нөгөө Баянгол их дэлгүүрээс нь ахуулаад хөвчлөх барих гээд за цаашлаад одоо бас ингээд сүүлийн үед одоо жоох амжилтгүй болоод байгаа. Энэ бүх одоо алдаа оноо бол бүгдээрэнтэй л холбоотой баг. Энэ дээр одоо юу гэдэг ардын нам, ардсан нам гэдэг одоо бие биенлэг нэг чиглэлээд байх шаардлагагүй. Тийм болохоор энэ дээр та бас юу байх хэвээр ардын намынхан гэхээр одоо өмч хөвчлж чаддгүй, бизнес хийж чаддгүй гэдэг одоо зүйлээс ярих хэрэггүй бас та. Сүүлийн үед бас энэ асуудлууд байсан алдаануудыг засаад явж байгаа. Алдаануудыг. Одоо зөвхөн Эрдэнэ төвлөрөөр хэлэхэд Эрдэнэ төвлөрдөр дээр 3 хулгай байсан. Гэрээний хулгай гэж Жисийн Баяжмлын одоо агуулгыг баг байлгаж жагаад гадаад гэрээгээд хулгай хийдэг байсан. Энийг биржээр дамжуул зардаг болсон гэрээний хулгайг тасан зогсоосоо. За дахиад шахааны одоо тийм янз янзын тендерт бараа материал шахдаг байсан. Энийг хиймэл оюухан ашиглаж сонгон шалгуул тендер шалгаруулдаг болсон. Энэ шахааны хулгай алга болж байгаа. Агуулгын хулгай гэдэг одоо нөгөө стратеги орд болсон одоо агуул Жисийн Баяжмлын агуулгуудыг одоо бүгд компаниуд автсан байсан. Үнийг зэгсэлж байгаа. Иймэрхүү байдлаар урд өмнө гарсан одоо тэрний энийг гэхгүй алдаануудыг засаад үйл ажиллагаа сайжирч байгаа. Урд нь бол Эрдэнэ тэгэхээр л бөөн шахаа, бөөн улс төрч, бөөн дарга нар одоо тэнд шахаа хийж мөнгө олж яадаг гэсэн ойлголт одоо байхгүй болсон. Иймэрхүү байдлаар бас ингээд аль болох сайжруулах гэл оролдоод л одоо яваад байгаа. Эрдэнэс 5 толгой дээр бас нүүрсний гэрээнүүд 580 хэдэн гэрээ бүгдийг ил болгосон. Хиний үед ямар үнээр ямар гэрээ хийж ямар яаж нүүрс сулгаа хийж байсан одоо тэрийг бүгдийг одоо хараад мэдчих бололцоотой болсон. Манай жаргалан гишүүн бас санаачилсан энийг бид хамтраад бодиттой хурдан хугацаанд ажил хэрэг болгосон.
Иймэрхүү байдлаар одоо үндсэндээ асуудлыг ингээд шийдээд явж байгаа. 33% биелэлт гэдэг дээр бас худалдах гал, хувьчлах гал, хувьцааг зарах гал ингээд оролдоод тэр оролдлууд нь амжилтгүй болоод байсан юм байна лээ. Тийм болохоор өнгөрсөн хугацааныхаа алдаа оноон дээрээс сургамж дүгнэлт хийгээд цаашдаа ингээд явбал зөв болох юм биш шүү гэдгийг одоо бас гаргаж ирж байгаамаа. За компаниудыг бид нэр стратегийн ач холбогдолтой компаниуд дээрээс тодорхой хувийн төрд байг, тодорхой хувийн хувьчлээ. Нийгмийн ачаа өрдөг хариуцлага хүлээдэг компаниудаа яа харахгүй хувьд шилжүүлэх гээд худалдах гээд хүн авахгүй юм чинь энийг одоо төр одоо аваад явахаас өөр аргагүй. За бизнесийн өрсөлдөөн тийм үү? Хувийн хвшлээ өрсөлдөд байгаа компаниудыг аль болох чөлөөтэй худалдах, хувьд шилжүүлэх ийм л одоо бодлого барьж ийм 3 ангилчд оруулж ирсэн. Энэ 3 ангиллын хүрээнд одоо 33 компаниудыг яг энэ компаниуд ийм зарчмаар, тэр компаниуд нь тийм зарчмаар гэдгийг тодорхой танилцуулгадаас бичсэн байгаа. За. Нэмж хариулах. За 2 номер. За би хариулчих. 3 номер. 1 минут. Тэгээ олон улсын менежментийг хийх гээд Эрдэнэс тавлага компаниудаас олон улсын менежментийн багийн олон улсын тендер зарлаад компани оролцоогүй. За Мяд компаниудаас олон улсын менежментийг зөвлөх компани ирж бас зөвлөх одоо үйлчлэгээ үзүүлсэн. Энэ дээрс бид нараас цаашдаа бол аль болох олон улсын менежмент орох юм бол компани үнц нь бидний бас алдаануудыг олж хараад өшөө илүү тийм үр ашигтай өшөө илүү менежмент нь сайжраад явж бололцоотой тэгэх юм бол энэ компанийн одоо өнөөдөр үнэлэгдэж байгаа үнэлгээ одоо хэд дахин нэмэгдэх бололцоотой юм аа. Ийм байдлаар ялангуяа одоо Мяд компани дээр бол энэ олон улсын менежментийн баг авцрах за мөн одоо томоохон стратеги одоо ажил багталтай компаниуд дээр зөвлөх үйлчлэг авах ийм бодлогуудыг барья гэдгийг бас энэ өөрчлөлт зохион байгуулах гэдэг дотор бас оруулсан байгаа. Ийм байдлаар одоо тодорхой өөрчлөлтүүд ихс менежмент ирвэл бас гадны менежмент оролцвол илүү сайжирч магадгүй гэж. Олон улсын аудит 5 компани дээр орсон бас өөр төрийн аудитын төрийн банкн дээрээс орсон байгаа.